Шинэ HSG 3 хувилбарын HSG 3-ын дараагийн үзэх үг бол баоч сонин хэвлэл байна. За 爸爸每天早上看报纸 аав өдөр болгон өглөө сонин уншдаг. За яагаад сонин болж байгаа вэ гэхээр ч гэдэг чинь цаас гэсэн үг тийм. Баав гэдэг нь болохоор тэмдэглэх, бүртгэх гэсэн үг. Тэгэхээр цаасан дээр бүртгэж тэмдэглэсэн зүйл буюу сонин гэсэн үг болох нь. 阿姨抱着一堆报纸. За ихч тэврээд юг и堆报纸 нэг овоолсон их сонинг тэврээд 从办公室出来了 офисоос гараад ирлээ. 爱人看了半天报纸 хайртай хүн миний хайрт уншлаа. 半天хагас өдөр буюу өдөржингөө гэсэн санаа гаргадаг тийм ээ. Өдөржингөө сонин уншиж сая нэгэн чү шамбан ажилдаа явлаа. Шамбан ажил дээрээ буюу ажилтай байгаа. Чү явна. Тэгэхээр ажилдаа суухаар явлаа. Цай гэхээр удаж байгаа санаа гардаг тийм. За жив цай хоёрын ялгаа дүрмийг ялгааг сурыг хичээлээс очиж үзээрэй. Дараагийн жишээ. 把这些报纸搬到 эдгээр сонингуудыг олон тоо хаана яваад байна? Шээ хэсэг буюу энэ дээр явж байна тийм ээ. Тэгэхээр эдгээр сонингуудыг бандав зөөгөөд аваачиж байгаа. Бангуншичүү офис руу очиод зөөгөөд аваачиж тийм. Офис хүртэл аваачиж зөөгчхөө. Жиндиэнда баоч өнөөдрийн сонин дөө бүгдийг нь май байна. Зараад дуусчихсан. За дээрээ 10-ын тоотой май гэчгээр зарах болоод 10-ын тоонд байхгүй нүгээрээ болохоор май худалдаж авах болдог тийм. Тэгэхээр зараад дуусчихсан. За таад өөрсдөө өгүүлбэрийн зөв дистаралд оруулан бичиж үзээрэй. Өнөөдөр үзсэн үг баоч сонин хэвлэл.